Хорийн мэдрэг үзэгчтэй сайхан амсгаж байна уу? 5 гарагийн цаг уурт мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Авилгын эсрэг тэмцэлдээ бүх нийтийн оролцоо чухал нөлөөтэй гэж нийгмийн төлөөлөлд үзэж байна. Энэ талаар өнөөдөр төрийн ордонд болсон үндэсний чуулганы үеэр яригдлаа. Авилгын эсрэг үндэсний чуулганд төр болон төрийн бус байгууллагууд мөн эрдэмтэн судлаачид олон нийтийн төлөөллүүд оролцлоо. Авилгын эсрэг тэмцэлд ялагдаж болохгүй гэдгийг улсын их хурлын дарга инквалд мэдэгдэж байна. За төрийг авилгаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шудраг орчныг бүрдүүлэх, авилгачдад хуулийн дарангуйллыг тогтоох, олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө нийтээрээ зүтгэх ёстой гэж улсын их хурлын дарга инквалд хэлж байна. Шүүх их мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажилуулах, шүүгч прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг шудраг ил тод болгох, картел, шудраг ус өрсөлдөөнийг хязгаарлах, хэвлийн эрх чөлөөг хамгаалах зэрэг зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх талаар улсын их хурл цаашид анхаарч ажиллах болно. За Монгол улсын хувьд авилгатаа тэмцэх үндэсний хөтөлбөрөөр шинжилэн баталсан чухал үйл явдал болсон. Авилгатаа тэмцэх асуудал бол аливаа улс орны улс төрийн хүрээнд нэн тэргуунд тавигдах ёстой асуудал гэдгийг олон улсын байгууллагуудын төлөөлөл хэлж байна. Авилгатаа тэмцэх зорилтонд хүрэхийн тулд хийх ажил их байна. Бусад улс оронтой хамтарч хичээл зүтгэл гаргавал үр дүнд хүрэх юмаа гэж холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхэт элчин сайд хэлж байна. 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд авилгыг устгах 4 тулгуур зүйл байгаа. Тухайлбал хууль сахиулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарах шаардлагатай. Бас олон улсын хамтын ажиллагаа чухал гэж авилгатаа тэмцэх олон улсын академийн төлөөлөл тайлбарлаж байна. За авилгатаа тэмцэх байгууллагын хувьд авилгын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхтэй холбогдох хуулийг хэрэгжүүлэхэд анхаарна гэсэн чиглэлтэй байна. Бид цаашид авилгын эсрэг хууль, сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээр нийлүүлж, төрийн болон бизнесийн үйл ажиллагааны зааж ялгааг тодорхой болгох. Эрдэмтний нэг бол төрийн албан чулуугаар тууштай ажиллах, эсвэл хуулийн бизнесээ үргэлжлүүлээд явах чулуун сонголтоо хийж чаддаг байх явцсан үнэмшийг бий болох талаар анхаарч ажиллах болно. За цаашид авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажилд түлхүү анхаарах чиглэлийг авилгатаа тэмцэх байгууллагын баримталж байна. За зарим эрдэм шинжилгээний байгууллагын болон судлаачдын тайлбарлаж байгаас үзвэл шудраг байдал бол авилгыг таслан зогсоох суур нөхцөл гэж үзэж байна. Улс төрийн хүрээнд дэх шудраг байдал нь бол тогтоогүй. Энэ дээр нь бол буруу үйл ажиллагаа нь бол буруу явагдаж байгаа тохиолдол бол шудраг байдал бол бас төлөвшөд хэрэгжихэд бол бас их төвөгтэй байна. За нийгэм шудраг осыг тогтоох, авилгатаа тэмцэхэд төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхний үүрэг оролцоо чухал нөлөөтэй гэдэг тухайдч үндэсний чуулганд оролцогсод хөндөж байна. За зарим судлаачийн тайлбарлаж байгаас үзвэл эрен сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр сууриас хандж байна. За ер нь олон улсын хамгийн сайн туршлага гэвэл ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд эрен сурвалжлагч гаргаад тус тустай ажиллах биш. Эрен сурвалж хүсэлтэй сэтгүүлчид нэгдэж нэг клуб, төв, холбоо байгуулж иж үр дүнд хүрдэг. За олон улсын байгууллагаас 2015 онд гаргасан судалгаагаар бол Монгол улс авилгын индексээр 168 улс орноос 72 дугаар байрч жагсаж байгаа юм. Авилга аливаа улсыг муухай харагдуулдаг шиг утаа агарын бохирдол Монгол улсыг муухай харагдуулж байна гэдгийг ерөнхийлөгч өнөөдөр сэтгүүлчтэй уулзалт хийгээрээ хэлсэн юм аа. Эхийн хэвлий дэх ураг амьгүй төрж байгаа нь нийслэлийн агарын бохирдол ямар төвшөнд хүрснийг харуулах том баримт болж байна. За мөн Улаанбаатар хотын агаар ус хөрсний бохирдол гамшигын төвсөнд хүрснийг өчигдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлсэн байгаа. Тиймээс холбогдох байгууллага мөн албан тушаалтнууд онцгой байдлын гормоор ажиллах чиглэлийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж өгсөн байгаа. За агарын бохирдлыг бодиттой бууруулахад Монгол улсын иргэн бүрийн оролцоо чухал болохыг ерөнхийлөгч өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр илэрхийлсэн байна. Үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гэж заасан. Бас амьдрах газраа сонгох эрхийг ч олгосон. Гэтэл өнөөгийн Улаанбаатар хотын агаар ус хөрсний бохирдол нь хуулиар иргэн бүрт олгогдсон амьд явах эрхэнд халдах аюулын хэмжээнд хүрчихсэн. Тиймээс хотын дарга захирамж гаргаж нийслэлд байнга оршин суухаар эрх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1-р сарын 1 хүртэл төр зогсохоор болсон. За өчигдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгсөн хуралдаан болж хотын даргын захирамжийг дэмжсэн юм.
бид нэг л агаараар амьсгалж байна. Тиймээс асуудлаа төр засаг эсвэл олон нийтийн байгууллагын зээл тусламжаар шийдвэрлэнэ гэж суулгуугаар үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө төр засаг иргэд нэг баг болон ажиллах хэрэгтэй гэсэн байр суурийг ерөнхийлөгч илэрхийллээ. Яг утааны гамшиг бол монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг байхгүй. Энэнийг бүр нэг ойлгооч. Тэр утаа гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй хүн сууж байгаа. Тэр хаймар хог хаягдл оруулж ирээ төлж байгаа тэр иргэн сэтгэл нь өвддөг байя. Дээр нь иргэдэд боломж олгоё. Монгол газгүй орн гэж боддог. Нүүрс байгаа газар метаныг хий гэж юм байдаг. Ойлгож байгаа тий? Тэр метаны хийгэл нааш нь таталт. Тэрнийг савлаад оруулаад тэрнийг хоолоогоор татхад асуудал байхгүй. Хүн зүгээр энэнийг сэтгэл зүрхэндээ аваад юм хий, үйлдэл хий, үр дүн гаргая гэвэл ерөөсөө энд шийдэхэд бол хүнд асуудал биш байхгүй. Улаанбаатар хот бий болж байгаа бохирдлоо хангалттай хэмжээнд шүүх ногоон байгууламжгүй. Бидэнд өргөн уудам газар нутаг байна. За өнөөдөр хүн амынхаа төвлөрлийг дааж чадахгүй болсон хотын ачааллыг бууруулахын тулд төвлөрлийг сааруулахад ач холбогдол өгч дөрвтэй ажлыг эхлүүлэх хэрэгтэйг ерөнхийлөгч хэллээ. Өчигдөр зам тээврийн сайтаа уулзаж хэлсэн. Энэ Улаанбаатарын өмнөр явж байгаа төмөр замаа маш хурдан тавих хэрэгтэй. Улаанбаатарын төмөр замын бөглөө алга болох ёстой. Төмөр замыг дагах юм бол маш олон агуулах, тэрнийг дагсан нөгөө худалдаа үйлчилгээ том агуулгад бүгд гарах гээд байгаа. Тэрнийг энэ чойр, энэ богдуулыг урд руу төвлөрүүлэх ёстой. Тийм төлөвлөгөө бэлэн байгаа. Одоо энэ ажлаа маш хурдан хий. Маш их юм гарна. Төрийн захиргааны төв байгууллагууд тэр төмөр зам дагсан дэд бүтцүү дээр нь ихтэй сургууль гэж байнга ярьдаг шүү дээ. Нэмж хийвэл Улаанбаатараас гадна хийя гэж хэлээд шүү дээ. Энэнийг засаг төр нь урамшуулъя. Энэ чиглэлд хууль дүрмээ гаргая. Энэ чиглэлд бодлогоо явуулъя. Энэ чиглэлд та бүхэн шаарддаг бай гэж. Дэлхийн томоохон хотууд татвартай байдаг. Энэ нь тухайн хотын төлөвлөлт хичнээн хүн оршин суухад хүрэлцэх дэд бүтцтэй ч холбоотой. Тиймээс Улаанбаатар хот өөрийн гэсэн татвартай байх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэх хэрэгэд байгаа. За энэ нь бас нэг шийдэл байж болохтой ерөнхийлөгч санал нэг байсан юм аа. Нийслэлийн агаар улс хөрсний бохирдол гамшигын түвшинд хүрсэнтэй холбогдуулан үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр зөвлөмж гаргасан. Дээрх зөвлөмжөнд заасан хууль шийдвэр хөтөлбөрийн төслийг яралтай боловсруулж танилцуулахыг ерөнхий сайд өнөөдөр үүрэг болголоо. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80% нь гэр харууллын айл өрхийн нүүрсний хэрэглээтэй холбоотой байдаг байна. За тэгвэл 10% нь тээврийн хэрэгслийн утаанаас хамааралтай байдаг байна. Тиймээс засгийн газар гэр харууллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 4-р сарын 1 хүртэл тэгэлсэн юм а. Харин өнөөдөр болсон засгийн газрын ээлжид хуралдаанд зам тээврийн хөгжлийн сайд агаарын бохирдлыг үүсгэж байгаа насжилт өндөртөө тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах санал боловсруулснаа танилцуулсан байна. Сүүлийн 10 гаруй жил манай улсад баруун талдаа жолооны хүрттэй насжилт өндөртэй автомашины импорт эрс нэмэгдэжээ. Олон улсад 6-аас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж үздэг юм байна. За манай улсад бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь 6-аас дээш жилийн насжилттай байна. Зам тээврийн хөгжлийн яам бол энэ өндөр насжилттай болон буруу талдаа буюу манайхны хэлдэгдээ баруун талдаа хүрттэй энэ автомашиныг хязгаарлах энэ асуудлыг бол хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр бид нэр утаатай тэмцэх асуудлыг хүчтэй ярьж байгаа. Өнөөдөр Монгол улсын утаажилт энэ гамшигын байдалд хүрсэн ийм үед өндөр насжилттай тээврийн хэрэгслийг бид нэр хязгаарлах ийм бодлого бол барих зүй ёсны шаардлага бол гарч байна. Мөн өнөөдрийн засгийн газрын ээлжид хуралдаанаар өвлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд малчтад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор 15 сумын эрүүл мэндийн төвд ВАЗ маркийн автомашин олгохоор шийдвэрлсэн байна. Үүнээс гадна малчтыг орлоготой байлгах хот суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нэмэгдүүлэхгүй нөхцөлийг бүрдүүлсэн байна. Монгол улсын томоохон хот суурин газруудад 30 мянган тонн мах бэлтгэх, эдгээр махыг бол одоо арилжааны банкуудын хөнгөлөлтөд зээлээр олгох эдгээр нөхцөл байдлыг бол Монгол улсын засгийн газар, Монгол улсын хүнсэтэй аж ахуйн яам, арилжааны банкуд, за мөн мах боловсруулах үйлдвэрүүд малчтайгаа ярилцаж одоо энэ асуудлыг шийдвэрлэж байгаамаа. За энэ мал мах бэлтгэх явцыг бол манай хөдөө орон нутгийн аймаг сумдын удирдлагууд, манай хөдөө аж ахуйн яам хамтран хяналт тавьж ажиллана. Засгийн газрын өнөөдрийн ээлжид хуралдаанаар Эрдэнэ хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дах Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталжээ. За Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа юм байна.
Цаашид овоод арт суурь чиглэлийн төмөр замыг гүйцэн барьж Туваа улсын Кизил хоттой холбоно. Ингэснээр 2.5 тэрбум тонны батлагдсан нөөцтэй улууг хэмээгийн ордоос жилдээ 47 сая хүртэл тонн нүүрсийг дамжуулан тээвэрлэх боломжтой гэж тооцоолжээ. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнтэй хамт байгаа танд баярлалаа. Улсын хурал энэ 7 хоногт Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг улсын хурлын зарим гишүүн гаргаад байгаа юм аа. Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалтын эргэцэн орчныг сайжруулахад төлхөө анхааран мөн аль нэг улс төрийн нам болоод хэн нэгэн нэр дэвшигчийн эрх ашигт нийцүүлсэн байдлаар хуулийг өөрчлөхгүй гэж хуулийг санаачлагчид тайлбарлаж байгаа юм. Тухайн хуулийн төсөл болоод мөн нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн талаар манай Тоймч Алтан гэрэл улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга инх бололтой ярилцсан байгаа. Одоо энэ ярилцлагыг үзэгч та бүхэнд хүргэе. Тэгэхээр нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд цаашдаа наривчлсан зохицуулалт хийх хэрэгцээ хүрээнд бас боловсронгуй болох шаардлагатай асуудал байна гэсэн үг. Ер нь бол хууль батлагдсан өнгөрсөн жил одоо мөрдөгж эхлэх ёстой. Энийг мөрдөхийн тулд хуулийн боловсронгуй болох. Ерөөсөө хуулиндаа энэ хуулийг яаж хэрэгжүүлж явах вэ гэсэн тийм журам гаргах ёстой гэж заасан. Тэрийг бид нар одоо гаргаж байгаа. Энэ журам гарангуут тэр хуульд заасан 5-6 төрлийн сонсголуудыг зохион байгуулах нийтлэг журам нь гарах. За энийг үндэслээд орон нутгийн хурлууд жишээ нь тэр журмуудаа бас өөрснөө батлах ёстой. Улсын их хурлын хэмжээнд зохион байгуулагдах сонсголуудын журам ингээ батлагдаж гараад бангийн хороод ажлын хэсгүүд за сонсгол зохион байгуулах сонирхолтой санал гаргасан хүмүүс энэ ажилдаа орж болно гэсэн үг. За энэ удаа улсын их хурлын хувьд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснараа зохион байгуулалтын хувьд ямар зарчмын өөрчлөлт гарна гэсэн үг. 5 гишүүн нийлээд энэ хуулийн төслийг боловсруулсан. Боловсруулахдаа 13 онд ерөнхийлөгчийн сонгуул явуулсан хуулиас ерөнхийлөгчийн сонгуультай холбогдлолтой тусгаалсан заалтууд 16 онд явуулсан сонгуулиудаа энэ хуулиас төрөвчийн их хурлын 5 намын бүрэлдэхүүнтэй байсан их хурлаас баталсан гол санаануудыг нэгтгэхэд ингээд үндсэндээ бол зарчмын том өөрчлөлт байхгүй, тогтолцооны хувьд, шалгуурын хувьд, нөхцөл болцлын хувьд өөрчлөлт байхгүй, цэвэр одоо зохион байгуулалтын талаас зөв маргаангүй ойлгомжтой байх үүднээс л ийм процедурын чанартай өөрчлөлт хийж байгаа гэж ойлгож байна. Нэр дэвшигчдэд тавих шалгуур одоо шаардлагын хувьд үндсэн хуульд заагдсан үзэл баримтлалын хүрээнд илүү их зүй орчноо боловсронгуй болгож байна гэсэн үг. Нэр дэвшигчдийн хувьд тавьж байгаа шаардлага бол яг үндсэн хуульд байгаа үгсгээрээ байгаа. Урд хуулиудад ч тийм байсан, одоогийн хуулиудад ч тийм байж ирсэн. Өнөөдрийн бидний оруулж байгаа төсөлтөөр ч гэсэн ерөөс 2-3 хаан нөхцөл байгаа шүү дээ. Монгол улсын 45 нас хүрсэн иргэн сүүлийн 5 жил Монгол улстай байнга оршин суусан хүн тэгээд Монгол улсын угуул иргэн гэсэн ийм л 3 үндсэн шалгууртай. Эннээс өөр шалгуурууд урд өмнөж байгаагүй энэ хуулиарч орохгүй байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нэр дэвч болох хүмүүсийн хувьд нөхцөл байдлыг нь дээрдүүлсэн юмуд ордуулсан юм байхгүй. Яг л үндсэн хуулийн заалт өгүүлсгээр явж байгаа. Тухайлбал эх орондоо сүүлийн 5 жил байнга орсон суусан гэдгийг ямар ойлголт тодорхойлт хүрээнд авч үзэж байна. Түрүүнд нь улсын их хурлаас гэдэг юм уу холбогдох эрхвээ субъектээс холбогдох заалтад тайлбар өгч байсан. 1993 оноос эхлээд мөрдсөн хуулиудаас эхлээл энд ерөөс нэг л тайлбар байдаг. Сүүлийн 5 жил эхнэгт Монгол нутагт орсон суусан гэдгийг хуанлын 5 жилийн хугацаанд 6 сараас дээш хугацаагаар гадаадад оршин суугаагүй байхыг хэлнэ л гэсэн ийм залт байж байгаа. Би өөр юу үзүүлж болж байгаа. Одоо ингээд бүр 93 оны хууль, за 2012 оны хууль, за эндээс Монгол улсын үндсэн хуульд гаргасан тайлбарууд энэ бүх зүйлд энэ одоо сүүлийн 13 жил өөрчлөгдөөгүй юм л тайлбар л да. Бүр ингээд уншаад үзвэл жишээ нь 93 оных дээр сүүлийн 5 жилээс 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэдгийг ерөнхийлөгчийн анхчны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлын 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүйг ойлгоно гэж заасан. 12 оны хууль дээр мөн яг тэгээ заасан. Ийм л заалтуудтай энэ 13 жил тогтвортой мөрдөгдөж ирж байгаа заалт яг энэнийхээ дагуу одоо энэ хуульд бас явж байгаа. Сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий субъектийн талаарх тодорхойлолт бас хэвээр байна.
Яг хэвээрээ байгаа. Улсын их хурлд судалтай нам дангаараа буюу бусад улсын их хурлд судалтай намтай хамтраад нэр дэвшүүлж болно гэсэн юм сартаж. Ер нь зүгээр парламентын гаднах улс төрийн нам бол сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж оролцох эрх зүйн боломж нээлттэй байна. Бүрэн нээлттэй байгаа. Өөрөө хүн дэвшүүлэх эрх байхгүй. Аль нэг нэрээ дэвшүүлсэн парламент судалтай намтай хамтраад дэмжиж ажиллах болцоо нь бол бүрэн байж байгаа. Улсын их хурлд одоо бие даан сонгогдсон гишүүний хувьд аль нэг одоо парламентын гаднах улс төрийн хүчинд гишүүнээр илсэх гэдэг юм уу, өөр намд гишүүнээр илсээд нэр дэвших боломж байна. Тийм боломж байхгүй, угаасаа ч байхгүй байж ирсэн. Нэг ийм тодорхойлт байдаг юм. Улсын их хурлын ээлжид болон нөхөн сонгуульд оролцоогүй намыг угаасаа улсын их хурлд судалтай нам гэж үзэхгүй гэж. Тэгэхээр одоо бие даасан гишүүн байжгаад улсын их хурлын сонгуульд оролцоогүй ямар ч намд илслээ гэсэн тэр намыг улсын их хурлд судалтай нам гэж үзэхгүй. Тийм учраас тийм намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломж байхгүй. Ер нь нам эвслийн хувьд л одоо нэр дэвшигч сонгож одоо хэнийг сонгож хэнийг нэр дэвшүүлэх үү гэдэг нь тухайн нам эвслийн өөрийнх нь бүрийн эрхийн асуудал уу, парламентын гаднаас үн дэвшүүлэх гэдэг юм уу, улсын их хурлын гишүүдээс дэвшүүлэхээс эхлээд хувилбар бол тухайн намуудын өөр өөрийн шийдлийн асуудал уу? Намуудын л шийдэх асуудал шүү дээ энэ чинь тий. Улсын их хурлд судалтай л бол тэр нам өөрийнхөө намын гишүүн хүнийг дэвшүүлнэ эсвэл намынхаа гишүүн биш ч гэсэн дэмжигчээ хүмүүс үүдэг шүү дээ. Тэн дотроосоо дэвшүүлнэ. Эсвэл гадна байж байгаа тэр намд илсэн хүн дэвшнэ үү? Өөрөөр хэлбэл үндсэн хууль заагдсан холбогдох шалгуур шаардлагыг хангаж байвал Монгол улсын аль ч иргэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нээлттэй гэсэн үг. Яг тийм. Үндсэн хууль заасан 3 шалгуурыг хангасан л байвал Монгол улсын иргэн нэр дэвших боломж нь бүрэн нээлттэй байгаа. Үндсэн хуулийн 31-2-т энэ дэвшүүлэх эрхийн намууд эдлэн тэр нам нь парламент судалтай байна гэж заасан болохоор тэгэл тэр нам нь аль хүнийг дэвшүүлэх өөрөө мэднэ. Иргэний хувьд бол ямар ч иргэн энд дэвших юм боломж бол бүр нээлттэй хуулийн талаас. Дараагийн багц мэдээлэл хүргэе. Энэ жил хууль зүйн дотоод хэргийн яам салбар байгууллагуудын санхүү төсвийг танаагүй. Албан агчдын хувцас хэрэглэл зэрэг асуудлыг шийдвэрлсэн гэдгийг салбарын сайд нь онцоллоо. 2017 онд хууль зүйн дотоодын салбарт хууль эрх зүйн олон өөрчлөлт орохоор хүлээгдэж байна. Энэ хүрээнд холбогдох яам агентлагуудад хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэлийг салбарын сайд нь өглөө. Сүүлийн жилүүдэд гэмтгийн гаралтын тоо бас нэмэгдэж байгаа. Үүнтэй бас бид илүү анхаарал тавьж ажиллах ёстой. Гэмтгээс урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн ажил бас шинэ шатанд гарах эндээ бас ажил төрлөө бас уялдуулж анхаарч ажиллах ёстой гэдэг дээр бас хэлье. За мөн одоо эрүүгийн хууль, зөрчлийн хууль, бусад одоо хуулиуд улсын их хурлаар батлагдана. Үүнийг бас хэрэгжүүлэх тал дээр бас манай цагдаагийн байгууллага маань анхаарч ажиллах ёстой гэдгийг бас энд бас хэлье. Саяхан төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нээлттэй хийсэн одоогоор зөвхөн А блокийг ашиглаж байгаа үлдсэн хэсгийг ашиглалтад оруулахын тулд санхүүжилт мөнгө хэрэгтэй байгаа юм. Хэрв Б блокийн хэмжлүүлэх тасаг одоо ашиглалтанд орсон тохиолдолд одоогийн байдлаар одоо төсөв суулгасан санхүүжилт бол хөрөлцөхгүй ийм байдал байж байгаа. Тэр бид нэр төсвийн тодтгол дээр эмнэлгийн одоо санхүүжилтийг бүрэн авах талаар тодорхой асуудлуудыг тавьж байгаа. Түүнчлэн энэ жил ерөнхийлөгчийн сонгуул болон сонгуулийн зохион байгуулах ажлыг оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар зохион байгуулдаг. За энэ хүрээнд бүх ажлыг нарийн төлөвлөсөн гэж байлаа. Энэ жил бол ерөнхийлөгчийн сонгуультай байгаа. Тийм сонгуультай үед бол бас одоо зардал мөнгө маш их гардаг. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргах, тэг хэсэг байгуулах, мөн этгэмжлэгийн төлөөлөгчид гэрээт ажилтнуудыг томилж ажилуулах гэх мэтчлэн маш олон ажил гардаг. Энд бол одоо улсын төсвөөс санхүүжүүлдэг. Тиймээс санхүүжилтийн хувьд бол бүрэн боломжтой гэж ингэж үзэж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч энэ жил хууль зүйн дотоод хэргийн салбарт 300 гаруй тэрбум төгрөгийг улсаас төсвөлсөн. Энэ хүрээнд харийн агентлагуудын тулгамдсан асуудал төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн төрийн албан хаагчдын хувцас хэрэглэлийн хангамжийг дасалтуулахгүй гэж байсан юм а. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль эх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За энэ хуулинд төрийн анхан шатны байгууллага бол хорооны хамтарсан багийн үүрэг хариуцлагыг онцгойлон тусгаж өгсөн байгаа. Ингэснээр хаалганы цаана гэр бүлийн асуудал гэж орхигддог гэмт хэргийг багасгах бүрэн боломжтой болох юм. Иргэн та ямар нэгэн эрсдэл өгмөө хөттэй хүчирхийлэлд өртөх юм бол хамгийн түрүүнд хорооныхоо нийгмийн ажилтнанд хандах ёстойг зөвлөж байгаа. За энэ талаарх манай сурвалжлагч Намчин гэмэлт гэсэн мэдээллийг одоо үзэгч та бүхэнд хүргэе.
Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1450 бүртгэгдсэн нь өмнөх оноос 7% өссөн үзүүлэлт юм. Нүднээс далд давтагдан үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад хорооны хамтарсан баг хамгийн чухал үүрэгтэй оролцсноо. Хамтарсан багт хорооны засаг дарга нийгмийн ажилтан, халамжийн мэрэгжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтан, хорооны хэсгийн төлөөлөгч, иргэний танхимын ажилтан гэх 7 хүн нэг баг бүрдүүлэх юм. Одоо хүчирхийлэлтэй орчноос нь ангижруулахын тулд нийгмийн халамжийн бүхий л хувилбарт туслалцаа үйлчилгээнүүдийг үзүүлэх үүрэгтэйгээр ингэж оролцож байгаа. Хорооны хамтарсан баг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод хор уршиг учирсан байх юм бол төрийн албаны тухай хууль заасан хариуцлага хүлээнэ гэд одоо энэ шинжилж батлагдсан хууль заасан байна. Чингэлтэй дүүргийн 9-р хороо бол бүхэлдээ гэр хороолол. 2800 өрхийн 10,000 орчим хүн амтай. Энэ хороонд ажилгүйд л их гэмт хэрэг өсөж байгаа гэсэн тоо баримт байна. Одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хорооныхоо хамтарсан багт нийгмийн ажилтнаа илүү хандаасаа гэж хүсэж байна. Тэгснээрээ одоо өөр тохиолдсон бэрхшээлийг одоо даван туулах мэдлэг мэдээлэлтэй болно. Тэгээ бас тусалж дэмжихэд бол бэлэн байгаа. Одоо урд нь тийм гэр бүлийн хүчирхийлэлд өртөжсэн үү, холбогдожсэн үү гэх мэдээллийг цуглуулдаг. Тэгээд тухайн этгээдийг эхний ээлжинд захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авах, мөн шүүхээр оруулж арга хэмжээ авах болдог. Одоо нэрийггүй хуулиар удаа дараа татамжтай үйлдэгдэг бол тухайн этгээдийг 100 гэсэн зүйл ангаар, тарчлах гэсэн зүйл ангаар эрүү үүсгэж шалгах боломжтой. Хамтарсан багийнхаа хүчирхийлэлд өртсөн иргэдэд эхлээд тусламж үзүүлэхийг шийдвэрлэх юм. Харин ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтнаараа дамжуулан хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдэд тусламж үзүүлнэ. Гэхдээ хэрхэн яаж гэдгийг сургуулийн удирдлагын зүгээс зөв тодорхойлох ёстой гэж үзэж байна. Одоо аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж байгаа юмнууд нь юу вэ, хаана вэ гэдгийг зайлшгүй эхний ээлжинд одоо судлах хэрэгтэй гэдгийг сургуулийн зүгээс бас үүрэг чиглэл өгдөг. За энэ чиглэлээр одоо мэдээж судалгааны түвшинд гараад ирсэн нөхцөлд бол одоо эрсдэлд байгаа хүүхдүүдтэйгээ яаж ажиллах вэ гэдэг ажлын төлөвлөлтүүдийг нь одоо гаргаж ажиллах, хамтарч яаж ажиллах вэ? Сургууль багшийн зүгээс яах ёстой, нийгмийн ажилтаа өөрөө яаж ажиллах ёстой, хороо дүүрэгтэйгээ яаж хамтарч ажиллах ёстой гэсэн ийм чиглэлүүд бас давхар гарч ирдэг. Мөн гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал. Танай хуршаалт чинь ямар нэг асуудал тохиолдож байвал иргэн тад зохих байгууллагад нь заавал мэдэгдэх үүргийг шинэ хуулиар хүлээнэ. Ингэж дор бүрнээ хүчирхийлэлтэд тэмцэж чадвал энэ төрлийн гэмт хэрэг буурах боломжтой гэж хууль санаачлагчид ч үзэж байгаа юм а. Ханид томоогийн дэглэлт нэмэгдэж тусламжийн утсанд ирэх дуудлагын ачаал нэмэгдсэн. Тиймээс дүүргүүдийн хүүхдийн төргөн тусламжийн дуудлагыг шуурхай удирдлагын 103 дугаараар хүлээн авч шаардлагатай хэсгүүд нь холбогддог болсон байна. Жишээ нь хан уул дүүрэгт амьдардаг иргэн хүүхдийн төргөн тусламжинд хандахдаа 103 утсаар холбогдно. Таны дуудлагыг 103 төв харьяа дүүргийнх нь хүүхдийн тусламжийн дугаарт холбох юм. Ингэж дуудлага өгдөг болсноор иргэн төлбөргүй дугаар ашиглан мөн тусламж хүссэн дуудлага богино хугацаанд эмчит хүрэх юм а. Яг ийм боломж бүх дүүргийн иргэдэд нээлттэй. Ингээд бүх дүүрэг манайхаар дамждаг боллоо л да. За яг өнөөгийн одоогийн байдлаар ачаал харьцангуй гайгүй байна. Тэгтээ ачаал бол арай ихсчдэг. Одоо 3 дүүргийн одоо түрүүсэн Баянгол, Чингэлтэй Сүхбаатар дүүргийн дуудлага мэдээллийг манайх одоо аваад дамжуулж байна. Нийслэлийн төргөн тусламжийн төв рүү. Таны өгч байгаа дуудлага 103 шугамаар дамжин нийслэлийн төргөн тусламжийн төв болон түүний салбарууд руу шилжинэ. Тиймээс иргэн та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй хүлээх ёстой юм байна. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага харьяа дүүрэгтэйгээ холбогдно. Гэтэл үүнийг мэдэхгүй улмаас дахин 103-т залгаж ачааллыг нэмэгдүүлэх тохиолдол гардаг байна. Мэдээж шуурхай хөдөлгөөний төв маань яг тухайн дуудлагыг бүртгэж авдаг. Тухайн дүүргийн салбар тухайн дүүргийн салбарыг хариуцсан хүүхдийн төргөн рүү мөн ээлжийн ахлах руу холбож өгдөг байгаа. Яг энэ 103 гэдэг шугам маань бол дуудлагыг бүртгэж авдаг, дамжуулдаг гэсэн үг. Дамжуулсны дараагаар болохоор цаана байгаа салбаруудын маань хүүхдийн эмчнэр маань тухайн дуудлаган дээр яаралтай мөн энгийн эмч очих шаардлагатай мөн гэрээр эм зөвлөлт гэртээ авах арга хэмжээтэй тэм тохиол ингээ ялгаж салгадаг учраас яг дуудлага авах хэсэг нь бол цаанаас шийдэгддэг. Өмнө нь хүүхдийн төргөн тусламжийн дуудлага 103 дүүр дамжуулдаг байсан 3 дүүргийн хүлээлтийн хугацаа буурч 20 минутанд хүрч үйлчлэх чадамж 75.3% хүрч өссөн байдгийг мэрэгжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ийм боломж нээгдэж байгааг онцлолоо.
Орон сууцнд амьдарч байгаа хэрнээ гэр хорооллын иргэдийн нэгэн адил 100 тавьж халаалтаа шийдэн амьдарч байгаа иргэд Гой Балтай аймагт одоо хэрнээ байсаар байгаа. За дэд үтцийн асуудлыг шийдэлгүйгээр барьсан орон сууцны барилга эргээд хүмүүсийн иргэдийн одоо эрүүл мэндэд эдийн засагт ямар их дарамт болж байгааг бид энсруулжуулахаараа хүргэж байна. Орон сууцныхаа таазыг цоолж 100 гаргаад галлад суугаа Алтан нутгийн иргэд тохилог байранд амьдраад байна уу, гадаа амьдраад байна уу гэдгээ ялгаж салахгүй хүрчээ. Шинэ байранд 5 тухтай амьдрна гэж бодож байсан иргэд халаалт тулааны асуудлыг шийдээгүй компаниудын буруугаас болж эрүүл мэнд эдийн засгаараа хохирч сунаа. Бид нар чинь хөдөө малтай байдаг улсууд сургуулийнхаа 3-4 хүүхдийг орхичгаа явдаг. Энэ хэд чинь ерөөсөө баг өдөр болгон ханиад хүрлэх гэх. Энэ хүүтнээс л болдог баг. Тэгэл малаач малж амжихааргүй болж шүү ер нь. Манай аймагт ганцхан мандал голомт компани бол үндсэндээ ганц манай байр биш. Энэ аймаг даяар олон барилгын хуваарь барьсан барилгуудад халаалтахгүй бооддог, мөнгө нэгдэг. Тэгээд дээр нь энэ манай энэ хавийг орчин ингээд тойроод 10 гүдэн жижиг уурын 100 байсдаг өнөдөр. Тэгээд шүн зарим нь бакери шиг түлдэм уу юу түлдээ харах уу эн чин агаарын бохирдлоос үнэхээр говьолтой гарна гэж бодож байвал энэ засаг захиргаа сонсч идэм бол нүд байгаа чихэн сонсдгийм бол энэ манай аймгийн шинээр гарсан энэ удирдлагуудад хандаж хэлэхэд бол үндсэндээ бол энэ дулааны асуудлыг шийдэхгүй бол манай говьолтой аймагт бол үндсэндээ барилга хөгжинэ гэдэгт бол ерөөсөө итгэхийн арга алга биш. Чи одоо хамгийн гол нь гал төлөхгүй таягтай тухтай дулаан байранд устдаа унтдаа амар байж гэж одоо энэ байрыг шуудалж явсан. Түүнээс одоо биднээс гэртээ байж яахгүй. Тийм нөхцөлд ингээ орчихсон. Одоо тэгээ хэлэх газар байдаг. Манай аймаг чи одоо нийлж тойроод ийм уулын зохнууд болцсон байдаг. Өнөө гүний эрүүл мэнд ахуй нөхцөлийг нь ханган сайхан хамтруулна гэсэн хаавах уу. Орон сууцны барилга барих эрхийг нь авсан хэрнээ халаалт тулааны асуудлыг нь шийдэж чадахгүй байгаа ийм асуудал орон нутагт цөөнгүй байна. Шинээр баригдсан орон сууцнуудын халаалтыг нам даралтын 100-аар шийдэж байгаагаас эргээд аймгийн төвд Улаанбаатар хотоос дутхааргүй утаан дарагт болсныг иргэд хэлж байна. Дорнод аймгийн зүүн бүсийн ахмадын асрамж үйлчлэгээний төв нь үүсгэн байгуулагдаад 80 гаруй жилийн нүрийг үзжээ. Тус асрамжийн газрын барилгын ашиглалтын хугацаа нь дуусаад 25 жил болж хизээмүүдгүй нурахад ойрхон байна. Зүүн бүсийн ахмадын асрамжийн төв үүсгэн байгуулагдаад 80 гаруй жилийн нүрийг үзэж байна. Анх 1930 онд өвдөө нээж байсан тус асрамжийн газар Сүхбаатар, Хинти, Дорнод аймагуудын ахмадуудыг хүлээн авч үр хүүхдийнх нь оронд асарч суулж ирсэн. Гэтэл өнөөдөр ахмадын асрамжийн барилга хан таацсандаа хагарал үүсч хүн амьдрахад бэрхтээ болжээ. Энд одоо 31 жил болж байгаа маа. Тэгээд надаас 24 ах юм байгаа. Би 86-тай. Одоо энэ чиг одоо бам чиг одоо ер нь төлөвлөгөөнд ордны хатар засвар хийгдэж байгаагүй төр төгөөний өнгөн засвар хийж байсан. Ингээд чиг нь хэцүү. Нэгдүгээр, хоёрдугаар одоо ер нь байшин дээр хүн байхад ер нь бүрэл одоо засвар хийхгүй юм бол энэ дотор хүн байхаар байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тус асрамжийн байрыг цаашид ашиглах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Гэвч шинэ барилга барих хөрөнгө мөнгөний асуудал өнөө хүртэл шийдэгдэлгүй ирсэн байна. Байрны маань асуудал бол мэргэжлийн хяналтыг бас дөрвөл гарсан байгаа хэсэгчлэн хорьсон. Тэгээд ер нь ахмад насны асрамж үйлчлэгээний стандарт тавьсан шаардлага гэж Монгол Улсын стандартыг шаардлага гэж байдгийн. Тэгээд тэр шаардлагын одоо ерөнхий нөхцлүүдийг ерөөсөө хангахгүй байгаа. Тэгээ энэ асуудлыг бас улсын хурлын гишүүн тий манайхаас сонгосон улсын хурлын гишүүн хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд Номтой 2 сайдад бас одоо дараа тавьсан байж байгаа. Тэгээ энэ асуудлыг 2017 онд бас шийдэхээр байрны асуудлыг бас шийдэхээр бас судалгааны ядлын өгж зураг зүйн ажлуудад хийгдэж байна. Ахмадын асрамжийн газар жилийн төсөв болох 120 гаруй сая төгрөгөөр арга саж иржээ. Ахмадууд асрамжийн тэмхүү үйл ажиллагаанд сэтгэл өндөр байдагч амьдарч буй орчин нөхцөл нь маш хүнд эхнээсээ нурж унахад бэлэн болчиход байгаа учраас шинэ байр барих асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Өнгөрсөн онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 70 гаруй тэрбум төгрөг хуваарлагдсан бол харин энэ жил 20 гаруй тэрбум төгрөг болж буурсан байна. За үүнээс сонгон хайрхан дүүрэгт ердөө 2-3 тэрбум төгрөг хүрэлцэх болов уу гэж харж байгаа. Гэхдээ сонгон хайрхан дүүрэг төсвийн хөрөнгөд хязгаарлагдахгүйгээр бусад донор байгууллагуудын тусламжаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлаа энэ жил эрс нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг манай сурвалжлагч Пүр бэлтгэлээ.
Улсын их хурлын гишүүн учрал сонгон найрхан дүүрэгт шин санаа нар зов хөгжил 2020 төслийн уралдааныг зарлалаа. Энэ төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийн шилдэг санааг шалгаруулах уралдааныг сонгон найрхан дүүргийн иргэдийн дунд зохион байгуулах юм. За импортын барааг орлож экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, төслүүдийг сонгон шалгаруулан хөрөнгө оруулалтаар дэмжиж үндэсний үйлдвэрлэгчдийг нэмэгдүүлэх зорилготой гэж хэлж байна. Энэ шин санаа гэдэг төслийн уралдаанд бол 10 чиглэлээр бол одоо бас төслүүдийг бол ард иргэд маань бол бичиж байна. Тэгэхээр дүүргийн хэмжээ зөвхөн тойрог гэж ялгахгүйгээр манай сонгон хайрхан дүүргийн хэмжээний одоо 32 хорооноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес эрхлэх сонирхолтой бодиттой шин санаачлагыг гаргацсан байгаа. Шинэ патент одоо оюуны өмч ийм одоо бас бүртгүүлэх ийм болцоотой байгаа юм санаануудыг бодитоор санхүүжүүлэх гэдэг үүднээсээ бол энэ төслийн уралдааныг зарласан. Төслийн уралдааныхаа хүрээнд бол бид одоо жижиг дунд үйлдвэрийн дэмжих төвтэйгээ хамтран 300 гаруй иргэдийг бол энэ төсөл хэрхэн бичих вэ? Жижиг дунд бизнесийн төслийг хэрхэн бичих вэ гэдэг сургалтанд хамруулж байна. Манайхаар одоогоор бол судалгаанд бол хамрагдсан байгаа ер нь яг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бол ерөөхдөө 6800-аад үйлдвэрлэл эрхлэгчнэр бол манай судалгаанд хамрагдсан байдгийг. Энүүний маань болохоор 60% нь болохоор өрхийн үйлдвэрлэл эрхлэгчнэр байгаа. Сонгон найрхан дүүрэгт 2016 оны 11 дугаар сарын 26-наас за энэ оны 3 сарын 1-ний хүртэл жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдийг хүлээн авах юм байна. Мэдээллийн технологи, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, entertainment бизнес, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсгий чулуу, сүүн болон мах бүтээгдэхүүн, арьсан идэл, бэлэн хувцас, бэлэг дурсгал гээд бүхий л чиглэлээр үйлдвэрлэлийн төсөл боловсруулах боломжтой юм байна. Тэгээ шалгаруулад мөнгөн дүнгээс шалтгаалаад зарим нь бол бас улсын хурлын гишүүдийн зүгээс за мөн одоо бас төслүүд бол зарлагддаг. Одоо манай хүнсүтэй аж ахуй одоо яам бол бас үүнд оролцоод ингээд дэмжиж хамтарч ажиллах бол болцоотой байдаг. Тэгэхээр энэ болгон дээр нь бас холбоос гүүр нь болж сонгон хайрхан дүүрэгт ажлын байрыг нэмэгдүүлэх ийм одоо бас төслийн уралдааныг бол зарлуу өнөөдрөөс амжилттай хэрэгжиж байгаад их баяртай байна. Төслийн уралдаанд сонгон найрхан дүүргийн 32 хорооны иргэд аж ахуй нэгж байгууллага, өрхийн үйлдвэрлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой юм. Сонгон найрхан дүүрэгт 2013 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв байгуулагджээ. Дорнод аймгийн хилээр энэ сарын 3-нд олон тооны адууг хууль бусаар амь дээр нь гаргасан гэж зарим цахим мэдээллээр мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээлэл ташаа гэдгийг тогтоогдсон байна. Гайлын хяналтын бүсээр адууг амьдаар нь гаргаагүй гэдгийг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлж байна. Энэхүү мэдээллийн дагуу Дорнод аймгийн гайлын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагаас амьд адуу экспортлоогүй гэсэн албан бичгийг мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Монгол улсын шадар сайд адууг амьдаар экспортлох асуудлыг төр хугацаагаар хориглосон. За хилээ орчимд холбогдох албаныхан хяналт тавин ажиллаж байна. 1247 адуу экспортлогдчихлаа хууль бусаар гэсэн мэдээлэл одоо бас мэдээллийн сайтууд дээр яваад байна л. Тэгэхээр Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас, гайлын газраас бид нэр тодорхойлол аваад албан ёсны бичгийг авсан. Тэр өдөр эрч толгой адуу гараагүй гэдгийг баталгаажуулж ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ он гарснаас хойш өрсөлийн болон нийтлэгний зориул төр адуу экспортлогддог гэдгийг одоо хариуцлагатайгаар хэлмээр байна. Өмнөх сарын сүүлээр зориулалтын бус тээврийн хэрэгсэлд адууг ачин хил гарахыг заавцсан хэд хэдэн тохиолдол гарсан. За үүнийг хууль хяналтын газраас шалгаж байна. Ховд Долонгойвалтай аймгийн нутагт бүхэнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас өгөж өргөдөж байна. За хамгийн сүүлд авсан мэдээллээр 9 сумын нийт нутаг дэвсгэрт нийтдээ 693 бүхэн өгсөн болох нь тогтоогдсон байна. Ховд аймгийн Дарив Чандман сумын засаг даргаанд хамгийн газар Дэлхийн бүхэн хамгаалах сангийн Ховд аймаг дахь салбарын мэргэжилтнүүд бүхэнгийн байршил нутгуудаар өвчний дархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж байна. Говьалтай аймгийн засаг даргаанд захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг мөн голомтын бүсэд ажиллаж байна. Шинжлэх ухааны биологийн хүрээлэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарсан судалгаагаар 2015 онд бүхэнгийн тоотлогоо 13500-аас 14600-д хүрч байжээ. За харин бог малын мялзан өвчний улмаас энэхүү 700 шахан бүхэн хорогдоод байгаа юм а. Мэргэжлийн байгууллагууд, Дэлхийн байгаль хамгаалах сан, аймаг орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, онцгой байдал, аман сум орон нутгийн одоо мэргэжлийн албадууд хамтраад одоо газар дээр нь тандал судалгаанууд хийж байна. За Ховд аймагт бол ажлын 2 хэсэг гарцсан. Чандман Дарив сумдын одоо говьор ингээд тандал судалгаануудаа хийж байна. Нэгэнт олдсон сегзэмийг бол одоо заавар журмын дагуу сая би ярьсан тийм ээ устгаж одоо тухайн бэлчээр нутгийг халдваргүйжүүлэх асуудлуудыг урьдчилан сэргийлэх байдлаар ингэж хийж байна.
Монгол улсын амтны тухай хуулиар бүхэн нэн ховор амтны зэрэглэлд багтдаг Ховд Говьалтай аймгийн нутагт бүхэнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үргэлдэж байгаатай холбоотойгоор өвчин гарсан бэлчээрийн талбайд малын шилжилт хөдөлгөөнийг хориглон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Монгол улсад байгаль орчин чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 орчим төрийн бус байгууллага байна. Тэгвэл эдгээрийн чадварыг дээшлүүлж үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн тулд холбогдох яамнаас 1 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Байгаль орчны тулгымцсан асуудлыг шийдвэрлэх хууль бус үйл ажиллагааг талсан зогсоох хууль эрхцэн орчин манайд хангалттай байгаа. Гэсэн ч үүний хэрэгжилт муу байгааг салбарын яам нь онцоллоо. Тиймээс байгаль орчны иргэний зөвлөлтөд хамтран хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг идэвхжүүлэхээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тэгээ бид нар зөвхөн төрөөс санхүүжилт авахын тулд одоо өнөөдөр бас гэрээ байгуулад байна уу гэсэн хардлага бол явдаг. Энэ бол үгүй юм аа. Дэлхийн даяар өнөөдөр бас энэ байгаль орчны чиглэлээр уур амьсгалын өөрчлөлийн чиглэлээр асар их том буцалтгүй төсөл хөтөлбөр зарлагдж байна. Үүнд бас бид нар хамтдаа бас хамрагдж, хамтдаа бас хөгжих ийм боломжийг л олох ийм том суурин тавьж гин гэж үзэж байна. Монгол улсад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 орчим төрийн бус байгууллага байна. Тэгвэл эдгээрийн чадварыг дэвшлүүлж үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн тулд холбогдох яамнаас 1 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаа төрөлжүүлэх тийм ээ, өөрөөр хэлбэл яг одоо мэрэгшүүлэх чиглэлээр илүү одоо хамтран ажиллаж чадахжуулаасаа гэж бодож байгаа. За энэ чиглэлээр бол бид бас олон улсын байгууллагуудад хандаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх энэ чиглэлээр манай өнөөдөр иргэдийн боловсрол мэдлэгийг одоо дээшлүүлэх чиглэлээр илүү одоо хамтын ажиллагаагаа энэ 4 жилд бас идэвхжүүлэх, өрнүүлэх шаардлагатай гэж одоо бид үзэж байгаа. Байгаль орчин сүйдэж агаарын бохирдол хөрсний бохирдол гамшигын хэмжээнд хүрч гол горих ширгэх зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Энэ чүүднээс төрийн бус байгууллагууд иргэдийн дуу хоолой болж төр иргэнийг холбох нь чухал байгааг энэ үеэр онцоллоо. Хамгийн чухал нь үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх ёстой гэдэг дээр талууд ойлголцлоо. Ерөөсөн хууль бус үйлдвэрлэлийг зохицуулах юм байна. Одоо иргэний байгууллагын хамтчид тэгээд тэндээс одоо ямар нэгэн шийдэл хариу юм байвал тэгээд цаашдаа амтныхаа талаар гарч байгаа шийдвэр энэ юм дээр одоо энэ иргэний байгууллагатай хамтарч ажиллах. Тэ ерөөсөө иргэд өөрсдөө энэ асуудал тодорхой хэмжээгээр оролцож өөрсдөө бохирдлыг тарихгүй, бохирдол одоо бий болгож байгаа их усэрийг нь бууруулах дээр шаардлага тавих юм бол энэ бол тэрс ганцхан төрийн байгууллага ажилтнчтэй. Тэгэхээр иргэдийн оролцоо маш чухал. Мөн байгаль орчин аялал жуулчлалын яам болон Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон юм а. 2016 онд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр агентлагийн бүтцийг өргөтгөж мэдээллийн Монголын мэдээ сувгийг байгуулсан. Өнөөдрийн байдлаар Монголын мэдээ сувг 1 жилийнхэн ойн дээр 370 гаруй мянган минутын мэдээ нийтлэл нэвтрүүлгийг үзэгчдэд хүргээд байна. Цаг тутмын мэдээ, цагийн үрд мэдээллийн хөтөлбөр, өглөөний мэдээ, Today, эрх зүйн хөтөч, эрх дөрвөн цаг зэрэг өөрийн гэсэн үзэгчдэд брэнд нэвтрүүлгүүдэд үзэгчдэд хүрэхээс гадна эдийн засгийн тойм, халуун сэдэв, явлаа ярилын, орон нутгийн мэдээ зэрэг нийгэм улс төр эдийн засгийн 30 орчим нэвтрүүлгийг Монголын мэдээ сувг үзэгчдэд тогтмол хүргэж байна. Байнга би үздэг хүний нэг баг. Олон талын мэдээлэл нь их ашиг өгдөлтэй шүү дээ. Яг элдв зар мэдээ бус юмнуудаас илүү зөвхөн мэдээ гэдэг утгаараа одоо нийт хүмүүст хандлагын хувьд бол их зүгээр боломж юм баг. Тэгэхгүй тэгэл одоо их хвчлэн тэгээ солонгос кино, драм тэгэл тиймэрхүү юмуд хвчлэн гардаг болсон шүү дээ. Яг ер нь бол миний үзэх сувгуудын нэг л дээ. Мэдээлэл нь чухал байдаг. 1 жилийн хугацаанд Монголын мэдээ сувгийн уран бүтээлч, инженер, техникийн ажилчид 100 мянга гаруй минутын мэдээ, 30 мянга гаруй минутын шууд мэтгэлцэн хилцүүлэг, ярилцлага нэвтрүүлсэн. Мөн Аз Европын дэд хэмжээний уулзалт, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Олимп, 2016 оны улсын их хурлын болон орон нутгийн сонгуул зэрэг улс их оронд болон олон улсад болсон үйл явдлыг 50 мянга гаруй минутын шууд нэвтрүүлгээр үзэгчдэд хүргэсэн байна. 2017 онд Монголын мэдээ сувгийнхан гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж техник технологи нэвтрүүлгийн чанар агуулгаас сайжруулахаар төлөвлөж байна.
Ирэх онд биднэрт одоо томоохон зорилтууд бий. Бид одоо 2016 онд бол одоо эфирийн студийнхаа одоо тайзыг бүрэн шинжилсэн байгаа. За одоо бидэнд бол дахиад одоо тайзны одоо 2 дугаар студийн тайзны асуудал, за мөн одоо ээж бүрэн гэрэлтүүлэхийн асуудлыг одоо шийдэж тусламжаар авахар ингэж ярилцаад байгаа. За мөн Туркийн одоо дэлхийд одоо эхний 5-д ордог мэдээллийн агентлагуудад одоо бид нар бас мэдээлэл солилцож явахаар төлөвлөж ажиллаж байна. Зөвхөн телевизийн эфирээс гадна өдөр бүр Монголын радиог 1-р сувгаар 130 орчим минутын радио мэдээг сонсогчдод хүргэж байна. Мөн MNB цэгмэн сайтад өдөр тутам 80 гаруй мэдээ нийтлэл ярилцлага, телевиз радиогийн нэвтрүүлгүүдийг унших, үзэх, сонсох 3 хэлбэрээр цахим хэрэглэгчдэд хүргэж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан шилдэг циркийн үзүүлбэрүүдийг нэг дор багтаасан Демидовын цирк манайд үзүүлбэрийн төлөөлөж байна. Циркийн үзүүлбэр сурагчдын амралтыг дуустал тоглогдох юм байна. Циркийн урлагт хамгийн аюултай тооцдог хутга шидэх үзүүлбэрийг Сир улсын уран бүтээлч Шэлби хийж байна. Хутгатай үзүүлбэрийг төлөвлөхын өмнө сэтгэл санааны бэлтгэл маш чухал гэж тэрээр ярьлаа. Силиконы хүн дээр туршилт хийж 15 жилийн турш уйггүй хичээсний үр дүнд энэ үзүүлбэрийг хүрд эргэлдэж байхад ч хийж чаддаг болох хэмжээнд мэргэжсэн байна. Миний хувьд театрт 20 жил тоглож байна. Харин хутгатай үзүүлбэрийн сургуулийг хийж эхлээд 15 жил болж байгаа. Би үзүүлбэрээ хийж байхдаа юу ч харж, юу ч сонсдгүй. За миний мэдрэх зүйл бол зөвхөн хүн хутга хоёр л байдаг. Маш хүнд үзүүлбэр учраас анхаарлаа дээд түвшинд хүрэх шаардлагатай байдаг юм аа. Зөвхөн энэ үзүүлбэрээс гадна дэлхийд алдартай 54 жүжигчин энэ удаагийн тоглолтод оролцож байна. Дэлхийд ховор тооцогддог цагаан бар болон цагаан арслангуудын үзүүлбэр, утсан дээгүүр алхах үзүүлбэр, элбчин, алиалагч зэрэг хөгжилтэй үзүүлбэрүүдээс гадна үхлийн тойрог гэж нэрлэдэг төмөр бөмбөлгөнд 6 мотоциклч эргэлдэх үзүүлбэрч багтжээ. Циркчид сурагчдын амралт дуустал үзүүлбэрээ төлөвлөх юм байна. Бид таханд өнөөдөр болсон дотоод үйл явдлын мэдээлэлээ хүргэлээ. Одоо үзэгч та бүхэнд олон улсын үйл амьдралд өрнөж байгаа мэдээлэлээс манай гадаад мэдээний тоомч төвшин жаргал хүргэнэ. Үзэгчдээ арай минь төргий. За Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн Барак Обама улс орноо дэлхийд хамгийн хүчирхэг гүрэн хэмээн нэрлэж учиржуулах гол аюул занал хийлэл нь хит даврагчид, дарангуйлагч дэглэмүүд гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр ерөнхийлөгчийн бүрийн эрхээр шилжүүлэн өгөхөөс өмнө ард түмэндээ хандаж төрийн тэргүүний хувьар сүүлчийн үгээ хэлэхдээ ийхүү онцлсан юм. За Барак Обама өөдрөг сэтгэлээр үүрэгт ажиллаа шилжүүлэн өгч байгаагаа энэ үеэр мөн мэдгдсэн юм аа. За түүнчлэн улс төрд орох замаа эхлүүлсэн Чикаго хотыг сонгож энэ мэдгдлээ хийж байгаагаа онцлсан юм. Иргэдээ Америкчуудаа сүүлийн хэдэн 7 хоногт бидэнд хандсан сайхан үгс ёроолд Мишель бид хоёрын сэтгэл ихэд догдолж байлаа. Гэхдээ өнөөдөр та бүхэндээ талархлын үгээ хэлэх миний ээлж. Бид бүрэн санал нэгдэж байсан уу үгүй юу гэдгээс үл хамаарч та бүхэнтэй Америкийн ард түмэнтэй сургууль, ферм, үйлдвэр, зоогийн газар, алсын харуулын цэгүүдэд ярилцаж байсан маань шудраг байх ёстойг минь сануулж, урам зориг, эрч хүчийг өгч байсан. Өдөр бүр би танараас суралцж байсан. Та нар минь намайг шилдэг ерөнхийлөгч, шилдэг хувь хүн болгож өгсөн. Тэрээр чөлөөт зах зээл нээлттэй арчилсан төрт улс иргэний нийгмийн эрх мэдлийнхэн аюул занал хийлэл гэж ойлгодог шашны хит үзэлтнүүд хит даврагчид болоод дарангуйлагчид дэлхийд арчилсан үнэт зүйлсээс татгалзахыг чармааж байгааг сануулсан юм а. Тэдний хувьд хуулийг дээдлэх нь жигшил, өөрийнхөө чөлөөтэй сэтгэх нь төвчшгүй явдал, буу зэвсэг, бөмбөг, эсвэл суртал хуулгын машин л зөв бурууг нь шүүгч нь болдог гэж тэд үздэг болохыг тэмдэглэн хэлсэн юм. Үүний зэрэгцээ тэрээр арс өнгөөр ялгуурлах үзэл, эдийн засгийн тэгш бус байдал, Америкийн нэгдсэн улсын арчлалын гол аюул занал хийллийн нэг гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн. Түүнчлэн Америкчуудад хандаж үнэт зүйлсээс ухрахгүй байхыг ч уриалсан юм. Бид үнэт зүйлсийн төлөө тэмцлээсэн ухраагүй цагт жижиг хөршүүдэн айлган сүрдүүлэгч аль нэг том гүрэнд бууж өгөөгүй цагт Оросын холбооны улс хятад зэрэг өрсөлдөгчд маань дэлхийд нэр нөлөөгөөрөн бидэнтэй харьцуулах хэмжээнд хүрч чадахгүй. Нийтээрийн сонор сэрэмжтэй байж гадны аюул занал хийлийн сүрдүүлгээс айх хэрэггүй. Исламын улс бүлэглийнхэн гэм зэмгүй иргэдийн амийг хөнөөхийг санаарах болно. Гэвч бид үндсэн хууль зарчмуудаас ухраагүй цагт тэд Америк орныг ялж чадахгүй байна.
За мөн тэрээр ардчлалын үндсэн ойлголт бол иргэн гэж үздэгээрээ бахархаж явдгаа илэрхийлсэн. Түүнчлэн Америкчуудын ардчилсан дэвшил шулуун дардан байгаагүйч урагш харан алхаж байсныг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдгдсэн юм. Тэрээр эдийн засгаа сэргээж ажилгүйдлийн төвшинг бууруулж, эрүүл мэндийн даатгалын системд шинтгэл хийж чадсныгаа өнгөрсөн 8 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүний албыг хаших хугацаанд гаргасан ололт амжилт гэж үзэж байгаагаа мэдгдсэн юм а. Харин гадаад бодлогод нь гарсан ололт амжилтуудаараа Ирантай цөмийн хөтөлбөртэй холбоотой тохиролцоонд хүрч чадсан, Кубтай харилцаагаа сэргээсэн, олон улсын террорист байгууллагуудын зарим удирдагчдыг устгаж чадсан явдал хэмээн нэрлэж байна. Үүний зэрэгцээ төр засгийн эрх мэдлийг инх таймнаар шилжүүлэн өгөхийн чухлыг энэ үеэрээ онцлон тэмдэглэж байсан. За 10 хоногийн дараа дэлхийн нийт Америкийн ардчлалын гэрч болох гэж байгааг тэрээр тэмдэглэж хэлж байсан юм а. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Чикаго хотын McCormick Place-т энэ мэдээлэлээ хийсэн. За энд тэргүүн хатагтай Мишель Обама, дэд ерөнхийлөгч Жозеф Байден гэргийн хамт ирсэн байсан юм. За мөн нийт 20 гаруй мянган хүн цугласан байсан бол Америкийн томоохон сувгууд ерөнхийлөгчийн үгийг шууд дамжуул үзүүлж байсан юм а. За Америкийн нэгдсэн улсын түүхэнд анхны өнгөт арьстай ерөнхийлөгч хэмээн бичигдэх Барак Обама энэхүү мэдээлэл тэргүүн хатагтай Мишель Обамад хандсан үгээр төгсгсөн юм. За тэрээр сүүлийн 25 жилийн туршид эхнэр хүүхдүүдийнх нь их байгаа зогсохгүй сайн анд нөхөр нь байсан ханаараа бахархаж байгаагаа илэрхийлэхдээ нулимс туслуулж байсан юм а. За энэ хооронд Америкийн нэгдсэн улсын Конгрессийн дээд танхимд өнгөрсөн 11-р сард болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад Орос Албаны улс хүнлэнгөөс оролцсон эсэх асуудлаар хэлэлцүүлэг ширүүхэн өрнөлөө. Америкийн ардсан намын үндэсний хорооны серверүүд кибер халдлагад өртсөн нь Москватай холбоотой гэж үзэж байгаагаа тусгай албадынхан Сенатын гишүүдэд мэдэгдсэн байна. За мөн Америкийн тагнуулчид Орос Албаны улс 1990-ад оноос хойш кибер халдлагууд үлдэж ирсэн бөгөөд энэ онд Герман, Францад болох сонгуульд саад учруулахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. Харин тэд Кремль Америкийн нийгэмд эргэлзээ төрүүлэх зорилго агуулж байна гэж тодорхойлсон байна. Сенатын танхимын энэхүү хуралдааны үеэр Орос Албаны улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тогтоолын төслийг зарим гишүүд мөн өргөн барьсан. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн засаг захиргаанд хандсан шүүмжлэлүүд энэ үеэр гарч байсан юм а. Оросын холбооны улс манай ардчилсан системийн эсрэг дайсагнасан ажиллагаа явуулсан. Үүнд хариу өгөхгүй орхиж болохгүй. Обамагийн засаг захиргаа яагаад үүний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн юм бэ? За мөн Америкийн нэгдсэн улсын үндэсний тагнуулын газрын дарга Джеймс Клэпер Орос Албаны улс кибер халдлагуудад холбоотой гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн. За гэхдээ тусгай албадынхны энэ талаарх мэдээлэл онц нууцын зэрэглэлтэй учраа нээлттэй чуулган дээр ярьж чадахгүйгээ мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Путин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх ажиллагааг эхлүүлэх үүрэг даалгаврыг өгсөн гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Энэ ажиллагааных нь гол зорилго нь Америкийн ардчилсан системд итгэх иргэдийн итгэлийг нурааж, төрийн нарийн бичгийн дарга асны нэр хүндийг хардуулж, ерөнхийлөгчийн сонгуульд ялд байгуулах боломжийг нь хаахад чиглэгдэж байсан. Путин болоод Оросын засгийн газар Дональд Трампд ерөнхийлөгчийн сонгуульд ялд байгуулахад нь туслахыг чармааж байсан баттай. Харин Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын тэргүүн Майкл Рожерс Орос Албаны улсын хакеруудын түрэмгийлэл 1990-ад оноос ихтэйг сануулж байсан юм. Гэвч чуулганд оролцож байсан Сенатын гишүүдийн сонирхлыг Америкийн дотоод асуудал илүүтэйгээр татаж байсан тухай хэвлэлүүд бичиж байна. За тэд тусгай албадынханаас бүгд найрамдах намынхны архив кибер халдлагад өрцөн эсхийг тодруулахыг чармааж байсан юм байна. За энэхүү Орос Албаны улсыг Америкийн системд халдлаа гэж буруутгах нь бүр нэмэгдээд байгаагаас залхаж байгаагаа Кремль мэдэгдэж байна. Түүний хамтаар Орос Албаны улстай холбоотой Америкийн нэгдсэн улсын эрх баригчдын бодлого үйл ажиллагаа өдрөөс өдөрт шулмын анги илүүтэйгээр санагдуулах болсныг илэрхийлж байна. Мөн Дональд Трампын штабын зөвлөх асан Оросын хакеруудын талаарх тусгай албадынхны гаргасан тайлан шинээр сонгогдсон ерөнхийлөгчийг сонгогчдынх нь өмнө гадуурхаж байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж байгаагач мэдэгдсэн байна. За Хятадын удирдагч Си Жинпин ирэх 15-наас 18-ны өдрүүдэд Швейцар улсад төрийн ажил хийх гэж байна. Мөн Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Швабын урилгаар 47 дахь удаагийн чуулга уулзалтанд оролцох гэж байгаа юм байна. Энэ тухай Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч болоод Давосын чуулганы тэргүүн Шваб нар мэдэгдсэн юм. За Хятадын удирдагч Си Цзиньпин анх удаага Давосын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцох гэж байгаа нь энэ юм. За мөн Хятадын удирдагч Женев дахь Нэгдсэн үндэсний байгууллагын төв байр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за Лозанна дахь олон улсын олимпийн хорооны төв байранд зочлох юм байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чен, за олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахын урилгаар энэ альжлуудыг хийж байгаа юм байна.
За Давосын 47 дахь удаагийн чулуу уулзалтын тухайд ирэх 17-ноос 20-ны өдрүүдэд болох бөгөөд дэлхийн 50 гаруй орны төр засгийн тэргүүнээр олон улсын тэргүүлэх корпорациудын удирдлагууд оролцохоо мэдэгдээд байгаа юм байна. Бид та бүхэнд дэлхийд дахинд өрнөж байгаа зарим мэдээллээс хүргэлээ. Одоо үзэгч та бүхэнд олон улсын спортын үйл амьдралд өрнөж байгаа үйл явдлаас томилон танилцуулъя. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэн орой амралтаа сайхан өнгөрүүлж байна уу? Монголын мэдээ суваг бол 5 гарагийн спортын мэдээгээ үзүүлж байна. 20 дугаар зууны манлай засгалжуулагч Вандун Батбаяр агсны нэрэмжит боксing 2017 оны насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээний тулаанууд өчигдөр эхэлсэн билээ. Өнөөдөр энэ тэмцээний нээлтийн ёслол спортын дугаард нь боллоо. Боксing 2017 оны насан туршидын улсын аваргын тэмцээнийг Бие тэмцээний спортын газрын дарга Монгол Улсын гавьяа тамирчин Шарав Жамц нээж өгүүллээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Бие тэмцээний спортын бодлогын газрын дарга Чинбат, үндэсний шгшөөгийн албаны дарга Насан тогтох Монголын Бие тэмцээний спорт сонирхогч Монструудын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Наранбаатар, Монголын боксing алтан үеийн тамирчид, Монгол Улсын ардын багш, гавьяа тасгалжуулагч Банд, Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Төмөрбата, Мя Тавчат компани гүйцэтгэх захирал Тамир, Монголын боксing албаны Ахмадын зөвлөлийн дарга Баатар Суран, Монгол Улсын гавьяа тамирчин Үйт мөн олон улсын хэмжээний мастер Нимагийн алтан үеийг хичээнгүй нарын тэргүүтээ Бие тэмцээний спортын байгууллагын удирдлагууд үе үеийн тамирчин зүтгэлтнүүдийн төлөөлөгчд Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Вандун Батбаяр агсны гэргий лавгсран охин солонгоноор нь оролцсон юм а. Тэмцээнд өрсөлдөж байгаа тамирчдыг төлөөлж тамирчны тангархыг Рио 2016 зуны олимпийн 31-р наадмын боксing 56 кг-ын 5 дугаар арчилгарсан олон улсын хэмжээний мастер Цэндбаатар шүгчийн тангарыг Монголын боксing холбооны 3 оттой шүгч бүд аргачаанаар өргөлөө. Тэмцээний нээлтийн ёслолын үеэр Монголын Бие тэмцээний спорт сонирхогч мастеруудын холбооны дээд шагнал Бие тэмцээний спортын зүтгэлтэн цол тэмдгээр Дорнод аймгийн багийн дасгалжуулагч спортын мастер Төмөрбатагийн Эрдэнэбаяр шүүгч зогтгорл нарыг шагнасан бол Монгол улсад хамтарсан бэлтгэл хийхээр хүрэлцэн ирсэн Өвөр Монголын өртөц цохорны боксing эрэгтэйчүүдийн шгшөөгийн ахлах дасгалжуулагч Лигужин, эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч Хадбаатар, Монгол улсаас Өвөр Монголын өртөц цохорнд мэрэгчлэлтэн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Баяраа нар өөрийн багш Монгол улсын гавьяа дасгалжуулагч Вандун Батбаяр агсны гэр бүлийнхэн түнтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа. Энэ хүний одоо байгуулсан одоо энэ амжилтыг энэ үеийн боксing одоо ингээд баг хамт олон ингэж өргөлж одоо дурсаж мандуулж явдаг би их баяртай байна. Тэгээд үеийн боксд баярлалаа. Залуу үед шигсэн амжилт хүсье. Боксing 2017 оны насан туршидын улсын аваргын тэмцээнээр гинт хот хөдөөгийн 39 байгууллага клубын 201 тамирчин ур чадвар сорж байна. 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмын мөчлөгийн эхний жил үндэсний шгшээ баг бүрдүүлэх гээд энэ оны улсын аваргын тэмцээн олон зүйлээрээ онцлогтой юм а. Бид өнөөдөр Монголын боксing холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга Батнасангаас боксing үндэсний шгшээ баг бүрдүүлэх тухай болон тус холбооны их хурал хизээ товлогдсон талаар тодрууллаа. Бидний энэ тэмцээнийг бол маш одоо нэгт мемба сайн харж байгаа. Манай одоо зөвлөл энийг бол маш сайн үзэж байгаа. Эндээс одоо бид тамирчтай сонгоно. Дараагийн олимпийн циклийн тамирчдыг сонгоно. За мөн одоо шгшээ авгийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгуур явагдаж байна. Энэ маань одоо 18-нд бид сонгон шалгуулалтанд оролцох дасгалжуулагч нарын материалыг хүлээж аваад энэ сарын 20-ны өдөр одоо ингээд дасгалжуулагчнаас шалгалтыг аваад тэгээд ингээд одоо дүгнэх гээд иймэрхүү одоо их ажилтай ийм одоо улсын аварга болж байна да. Одоо маргааш бид удирдах зөвлөл дээр хуралдаад тэгээд их хурлынхаа товыг одоо ингээд маргааш удирдах зөвлөл дээр хуралдаж шийдэх гээд байж. Одоо зөвч та бүхэндээ дэлхийд дахинд болж байгаа спортын томоохон уралдаан тэмцээн үйл явдал. Тэр дундаа хөлбөмбөгийн спорт иргэн тойронд болж байгаа үйл явдлын мэдээлэлээс хүргэе. Италийн Интер Милан клубын давтлагч Стефан Йоватич Испаний Севиад зээлээр тоглохоор болсныг өнөөдөр багийн удирдлагууд аль биесээр танилцуулж олон нийтэд мэдээлэл өгчээ. Европын хөлбөмбөгийн холбооны Европа лигийн тэмцээний аваргын цомыг сүүлийн 3 жил дараалал өртөд байгаа Севиа клуб 27 настай Монтенегро давтлагч Стефан Йоватичийг энэ өндөрлөг дуустал багтаа тоглуулахар болсон зэрэгцээ эрх зүүн түүний гэрээг 14 сая еврогоор худалдаа авах давуу эрхийг өөрсдийн талдаа бий болгожээ. Йоватич энэ өндөрлөг гиснээс хойш Италийн багт ердөө 4 тоглолтод талбайд гараад байсан юм а. Севиа бол Испаний аварга загсуудын нэг. Үнэхээр шилдэг клуб. Биеийн дэрэх болсон олон шалтгаан байгаа. Тэд энэ жил аваргуудын лигийн тэмцээнд маш амжилттай тоглож байна. Мөн Испаний Ла Лигийн тэмцээндээ тэргүүлэгчдийн игнэнд бичигдэж байгаа.
Самир Насрын мөн энд байгаа нь мэдээ сайн хэрэг болж байна. Тэр бол дэлхийн хэмжээний шилдэг тамирчин. Өмнө нь бидний Манчестер Ситид байх үеийн сайн харилцаа, хамт тоглож байсан туршлага, ойлголцол одоо ч хэвээр байгаа гэдэгт би итгэж байгаа. Маргааш би анхны бэлтгэлдээ оролцсноо. Тэгээд түүнтэй ярилцах болно. Энэ шилдэг багтаа нэг гэрүүл болж хүндэлж явдаг дасгалжуулагчийнхаа удирдлаг дор тоглох болсондоо баяртай байна. Италийн Интер Ювентусыг 2016 онд багтаа албан ёсоор эсвэлж 4 жилийн гэрээг байгуулж байсан. Энэ хүртэлх хугацаанд тэрээр хар хөхүүдийн өмсгөлтөөр нийтдээ 32 тоглолтод оролцож 8 голыг оруулж ирсэн юм а. Андалузийн Севилья, Испани цомын аврах шалгаруулах Copa del Rey тэмцээний шүгээн 16-д энэ жил Изааны Реал Мадрид клубтэй уулзраа тарсан. Энэ чухал тоглолтын өмнө тэд багийнхаа довтлооны хүчийг зузаатгаж чадлаа. Би Интер төрсний дараах эхний 6 сар үнэхээр гайхалтай өнгөрсөн. Бидний тоглолт маш сайн болж лигийн багуудыг тэргүүлж байлаа. Гэсэн ч бүх зүйл өөрчлөгдөх болсон юм. Харин Манчестер Ситид би анх ирэх үед бэртэл гэмтэл маш их саадулж байсан. Би тоглохоос илүү харц уусаар угаад их цагаа өнгөрүүлдэг байлаа. Одоо харин миний хувьд 100% бэлэн болсон байна. Шилдэг формоо олж зорилгодоо хүрэн шинэ амжилтыг эхлүүлэхэд яг тохирсон газар ирж ийм баг хамт олондоо болсондоо би баяртай байна. Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хотод байрлах Лионел Мессигийн хөшөөг өчигдөр гэмт этгээдүүд сүйтгэж цээж хэсгийг нь салган авсан хэрэг гарсан байна. Энэ талаарх мэдээллээр спортын мэдээ үргэлжилж байна. Аргентины шгшөөг болон Испани Барселона клубын Супер Од дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Андрес Мессигийн хөшөөг өнгөрсөн оны 6 дугаар сард урлан бүтээж Буэнос Айрес хотын төвдөөс өндөрлүүлэх болсон. Энэ нь Өмнөд Америкийн аврах шалгаруулах тэмцээн буюу Копа Америка тэмцээний аврагын төлөөх тоглолтод Аргентины шгшөөг Чилийн шгшөөг тожигсны дараа болсон үйл явдал байсан юм а. Харин өчигдөр гэмт этгээдүүд түүний хөшөөг тайрч хөшөөний сүрэн дээр зөвхөн хөл хэсэг нь үлджээ. Энэ нь өчигдөр олон улсын хөлбөмбөгийн холбооноос шалгаруулсан дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн шагналыг Португалийн алдартай Криштиано Роналдо хүртсэнтэй холбоотой хөгжөөн дэмжигчдийн дургуйслын илэрхийлэл хэмээн үзэж байгаа юм байна. Одоогоор Буэнос Айрес хотын захиргаа хөшөөг яаралтай сэргээн босгоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм а. Испани Изааны Реал Мадрид клубын удирдлагууд багийн залуу авиастан Мартин Эдегорыг Нидерландын Хиревен клубт зээлээр тоглуулахар болжээ. Мартин Эдегор 2 жилийн өмнө гоц авиастай залуу тамирчин хэмээн үнэлэгдэж дэлхийн нийтийг шуугилж байлаа. Улмаар Испани алдарт Реал Мадрид клубт нэгдэн их хэмжээний цалинтай гэр үзүүлж байсан. Дөнгөж 15 наснда Норвеги улсын насан туршидын шгшөөгийн бүрэлдэхүүн тоглож байсан авиаслаг залуу Мартин Эдегор Нидерландын Хиревен клубт тоглохоор болж талууд 2 жилийн гэрээг байгуулжээ. Довтлох чиглэлийн агс хамгаалагчийн байрал тоглодог тэрээр Реал Мадридын үндсэн багт 2 тоглолтод оролцсон бол Реал Мадридын бие багийн хамтаар 60 тоглолтод талбайд гарч байсан юм а. Бартацамын хаан Дакар алын уралдааны 8 дахь гараа өнөөдөр болж баг тамирчид Боливийн Уюнигаас Аргентины Салта хүртэл 892 км замд хурд сорин өрсөлдлөө. Энэ өдрийн гараанд мотоциклийн ангилалд Honda багийн Испани тамирчин Хуан Берада Борт шилдэг нь байлаа. 33 настай Хуан Берада энэ удаад 4 цаг 28 минут 21 секундын хугацаанд нийт замыг туулж энэ жилийн Дакар алын уралдааны 2 дахь түрүүг өртсөн. 4 дугуйтай ангилалд Чех алдарт тамирчин Ямаха багийн Игнасио Касала төрүүлсэн. Тэгвэл автомашин ангиллын уралдаан ширүү өрсөлдөөнтэй болж Францын Peugeot багийн тамирчид эхний 3 байрыг эзэлсэн. Францын алдарт тамирчин Себастьян Лойб 4 цаг 11 минут 2 секундын амжилтаар энэ жилийн гарааны 3 дахь түрүүг авлаа. Түүний араас алдарт Дакар алын уралдааны 12 удаагийн аврах 51 настай ахмад тамирчин Стефан Петранс барианд орсон бол Францын Кайрл Десприс 3 дугаар байрыг эзэлжээ. Энэ өдөр ачааны автомашин ангилалд Францын Renault Trax багийн Нидерланд тамирчин Мартин Ванденбрик 1 цаг 55 минут 20 секундын амжилтаараа шүүжиллээ. Ингэснээр тэрээр ачааны автомашин ангиллын эхний 8 гарааны 2-т нь төвлөд байна. Энэ гараанд Италийн Ивицо багийн Аргентин тамирчин Федерико Виллагри тэргүүлэгчээс 10 секундээр хоцорч дэд байр чалгарсан бол Оросын холбооны улсын Камазогийн Эдуард Николаев 3 дугаараар эзэлжээ. Дараагийн гараа маргааш Аргентинын Салтагаас Чилокито хүртэл 977 км замд үргэлжилнэ. Сүүлийн 8 тоглолтод ожигдог байсан Houston Rockets өнөөдөр Charlotte Hornets-ийг талбайдаа хүлээвлээ. James Harden тэргүүтээ Rockets-ийн залуус энэ өдөр өрсөлдөгчөө 4 үеийн турш илүүрхэн тоглосон. Багийн лидер Harden энэ өдөр 40 оноо авч 15 удаа самбарсан бүг аван 10 оноочтой дамжуулах багийнхандаа өгч шилдэг тоглолтоо үзүүлсэн байна. Тэрээр ингэснээр 2 дараалан 40-с дээш оноотой трипл дабл гүйцэтгэлээ.
Мөн Тревор Ариза, Райан Андерсон, Кори Брюер, Мондрес Харл, Нинэ нар тус бүр 19 дэшин авч Houston Rockets-ийн залуус багаараа чиг цайн тоглолтоо үзүүлжээ. Харин Шарлот Хорнетс-ээс багийн шилдэг хамгаалагч Кемба Walker 25 он авч 10 оноочтой дамжуулт өгөн багаа түргүүлсэн байна. Фрэнк Кимински сэлгэнээс гарan тоглохдоо энэ өдөр 22 он авсан бол Марко Беллинелли, Спенсер Хоус, Морин Уильямс, Жереми Лэмб нар мөн сайн тоглолт үзүүлсэн ч хожил авахд хангалтгүй байлаа. Улмаар тоглолт үндсэн цагт 121-114 харьцаатай талбай эддийн алтаар өндөрсөн. Rockets-ийн удирдлын эхний 40 тоглолтоос 31 хоцсон амжилтаараа өрнөдүүлсэн 3 дугаар орт ижигдэж байна. Тэгвэл Шарлот Хорнетс 20 хожил 19 хожигдолтойгоо Торнууд үсэн 8 дугаар орт ижигдэж байна. Эрхэм үзэгч та бүхэндээ 5 гарагт манай улс их оронд болоод дэлхийд дахин дуусан томоохон уралдаан тэмцээн үйл явдлаас үлдгэсэн мэдээ сурвалжлага үзүүллээ. Та бүхэн орой амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Одоо та бүхэнд өдрүүдийн цаг агаарын мэдээ танилцуулъя. Өлгийд шөндөөн 17 өдөртөө 5 хэмхүүйтэн. Улаангомд шөндөө 31 өдөртөө 21 хэмхүүйтэн. Ховдод шөндөө 21 өдөртөө 9 хэмхүүйтэн. Алтад шөндөө 18 хэм өдөртөө 2 хэмхүүйтэн байна. Улястад шөндөө 26 өдөртөө 13 хэмхүүйтэн. Тосон цэнгэлд шөндөө 35 өдөртөө 23 хэмхүүйтэн. Баянгор шөндөө 21 өдөртөө 8 хэмхүүйтэн. Мөрөнд шөндөө 25 хэм өдөртөө 15 хэмхүүйтэн. Хатгал шөндөө 25 өдөртөө 14 хэмхүүйтэн. Цэцэрлэгт шөндөө 18 хэм өдөртөө 4 хэмхүүйтэн байна. Хар хоринд шөндөө 19 өдөртөө 8 хэмхүүйтэн. Арва хэрд шөндөө 16 хэм өдөртөө 5 хэмхүүйтэн байна. Болгонд шөндөө 26 өдөртөө 14 хэмхүүйтэн. Дархан хотноо шөндөө 30 хэм өдөртөө 22 хэмхүүйтэн байна. Эрдэнэтэд шөндөө 19 өдөртөө 9 хэмхүүйтэн. Шойрт шөндөө 23 хэм өдөртөө 13 хэмхүүйтэн. Сүхбаатарт шөндөө 30 өдөртөө 22 хэмхүүйтэн. Зүүн хараад шөндөө 29 хэм өдөртөө 17 хэмхүүйтэн байна. Зоомодод шөндөө 24 өдөртөө 15 хэмхүүйтэн. Багнуурт шөндөө 33 хэм өдөртөө 19 хэмхүүйтэн. Чингис хотод шөндөө 33 өдөртөө 20 хэмхүүйтэн. Барууртад шөндөө 28 хэм өдөртөө 18 хэмхүүйтэн. Чавалсанд шөндөө 29 өдөртөө 19 хэмхүүйтэн. Мандалгав шөндөө 21 хэм өдөртөө 8 хэмхүүйтэн байна. Даланзадгад шөндөө 17 өдөртөө 3 хэмхүүйтэн. Хамбогдод шөндөө 14 хэм өдөртөө 3 хэмхүүйтэн. Саншандд шөндөө 21 өдөртөө 9 хэмхүүйтэн. Замын өдөд шөндөө 21 хэм өдөртөө 10 хэмхүүйтэн байна. Нийслэл Улаанбаатар хотод шөндөө 25 өдөртөө 16 хэмхүүйтэн байх болно. Эргэмзэгчтэй бид та бүхэнд цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө лав гарагийн дугаараа үзүүллээ. Анхаарлаа хандсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашин ажил үйлсэд амжилт хүсье. Сайхан амраарай. Баяртай.